Сайн уу Библи? Иохан номын гайхамшиг. Силоам. Иохан 9-р бүлэг 1-ээс 12-р ишлэл. Иохан 9-р бүлэгт Иерусалим руу явах замд төрхөөсөө л харж чадахгүй болсон нэгэн хүний тухай гардаг. Энэ хүн хүмүүсийн энэ тэр гэж ярих үгэнд эмзэг байсан. Хүний хоолойг сонсоод л өөрт нь туслах хүн үү үгүй юу гэдгийг мэдэж чадхаар байв. Өөрт нь туслах хоолой бол бүрч сайн сонсдог байв. Тэгтэл энэ газарт Есүс болон түүний дагалдагч нар дайран өнгөрөх болов. Харамсалтай нь дагалдагч нар нь энэ хүнд туслах нь бүхэл ингэж хэлдэг. Есүсээ, энэ хүн харахгүй болсон нь энэ хүний нүглээс болсон уу? Эсвэл эцэг эхийнхэн нүглээс болсон уу? Хараагүй энэ хүнд хичнээн муухай санагдсан бол гэхдээ үнэндээ өөрөө ч мэдхийг хүссэн асуулт байсан байх. Би ер нь яагаад ингэж төрсөн юм бол гэж. Хэсэг хугацааны дараа энэ хүний чихэнд тэдний багш байх гэсэн хүний хоолой сонсогдов. Энэ хүний ч эцэг эхийнхэн ч гин нүглээс болсон юм бишээ. Үгүй, эн чинь юу гэсэн үг билээ гэж бодох үед дараагийн үгийг хэлв. Харин Бурхны ажлыг түүнд мэдүүлэхийн тулд юм. Есүс нулимж шавар зууран мөнөөх хүний нүдэнд түрхэв. Тэгээд Силоам цөөрөмд очиж угаа гэж альдав. Магадгүй жаахан өмнөхөн Есүсийн хоолойноос онцгой зүйлийг мэдэрч чадаагүй бол энэ хүн хэрхэвч Силоам цөөрөмд очиж угаахгүй байх байсан. Хараагүй хүн цөөрөмд очиж угааж байгаад унаад бэртэгч аюултай учраас. Харин энэ хүн Бурхны ажлыг харуулахын тулд байгаа хүн гэдгийг сонсоод өөрт нь юу тохиолдохыг мэдхийг хүссэн. Эцэст нь Силоам цөөрөмд түүний нүд дахин хараатай болж түүний сэтгэлч шинээр өөрчлөгдсөн юм. Энэ өдөр амралтын өдөр байсан гэдэг. Амралтын өдөр хараагүй хүн хараатай болсон гэдэг нь ямар баярлахаар хэрэг вэ? Гэвч энэ өдөр нулимж шавар зуурсан нь асуудал болов. Юудачууд амралтын өдөр нулимдаггүй байв. Нулимсан шүлсэнд нь шороо хурч жоохон ч гэсэн зууралдвал тэр нь ажил хийсэнд тооцогддог байсан юм. Харин Есүс шүлсээрээ шавар зуурсан болохоор ажил хийсэн. Тиймээс амралтын өдрийн хуулийг зөрчсөн гэсэн үг юм. Юудачуудад нэг хүн эдгэрхээс илүү Есүс амралтын өдрийг сахиагүй. Мөн тэр эдгэрсэн хүн төрхөөсөө л хараатай төрсөн үү, хараагүй төрсөн үү гэдгийг мэдэх нь илүү чухал байсан бололтой. Тэд эдгэрсэн мөнөөх хүнийг дуудан асууж, түүний эцэг эхээс нь ч мөн асуув. Эцэг эх нь юудачуудаас айсан учраас юу ч хэлж чаддаггүй. Юудачууд Есүсийг Христ буюу аврагч гэж хэлж байгаа хүмүүсийг дундаасаа сүмээс хөөхөөр зөвшөлдсөн байлаа. Эдгэрсэн хүн би тэр хүнийг гим нүгэлтэй юу үгүй юу гэдгийг мэдэхгүй. Харин миний мэдэж байгаа зүйл бол би хараагүй байсан. Харин одоо би харж байна гэдгээл мэдэж байна гэж хэлсэн юм. Есүс энэ хүнтэй дахин уулзахаар очоод чи надад итгэж байна уу гэж асуув. Эдгэрсэн хүн би итгэхийг хүсэж байна гэж хариулдаг. Энэ хүнд үнэхээр Бурхны агуу ажил бий болсон юм. Хараагүй хүн хараатай болж, итгэдэггүй байсан хүн итгэдэг болсон учраас юм. Би бол ертөнцийн гэрэл гэж айлдсан Есүс хараагүй хүнийг хараатай болгохын төлөө энэ дэлхийд ирсэн. Тэгээд Есүст итгэж дагдаг хүнийг дахин харанхуйд байлгахгүй тулд ирсэн юм.